Let it go. Өнөөдөр Frozen. Миний энэ хувцсныг л биш байна те. Санаа хоёр шиг харагдаж чадахгүй байна. Хувцас солиодох юм. Яна энэ хувцсан томдоод баларсан. Надаа энэ Аннагийн хувцс илүү зохих юм шиг санагдсан байхгүй юу? Тэгээ Элсагийн дитэмтэй. Элса навш хаалган гол. Ашинцны маань хормоо ийм гоё. Original. Данч жахан томдчихлаа манайхан. Гэхдээ зүгээр шүү дээ. Let it go. Let it go. Let it go. Олафыг бүтээчихлээ манайхаа. Угаасаа Элса чинь Олафыг бүтээдэн штэ. Олаф мэдлэр хүмүүстэй. Алив мэдлэрээ. Хүмүүс ирж идэх чинь мэдлээчтэй хүмүүстэй. Hi everyone. I'm Olaf. Олафын чихийг таглалчээ. Өнөөдрийн хамгийн гонигтай мэдээ бол бөөндөө Олафыг идэх болно. Бөөндөөч гэж би Олафыг идэх болно. Маш харгас байгаа. Гэтэ надад нэг гоё surprise байна. Тантараа. Надаа YouTube-ээс ийм бэлэг явуулсан. Танарт нэлийн ойроос харуулъя. Энэ нэлийн хүнд. Одоо миний тэнд артталт байгаа silver play button ч хөнгөн баггүй юу? Энэ нь болохоор би танарт доторх төсөөлөл ингээ хилээд өгчээ заяа. Би өөрөө онгойлгод харцсан бүр ингээ дэвчгөө. Diamond play button нь шүү дээ, тэ? Яг тэрэн шиг ингээ арттал нь ингээ чаамигээд амар томоор битцсэн. Бүр ингээ тогтцдог. Тэгээд аюу хүнд маш гоё зүйл байсан. Тэгээд YouTube надаа ингээд тоогоод ийм гоё зүйл илгээсэн дүү би амар баяртайгаа. Тэгээд Монголд одоогоор энийг хинч аваагүй байгаа. Би тэрийг нэлээд судлаад харчихсан. Тэгэхээр бөөндөө энийг unboxing хийхдээ аюу гоё хийж өгч байгаа хгүй. Өнөөдөр чинь бөөнөрөө Frozen-гийн нөгөө нэг character-тэй амттангуудыг би зөндөө ингээд бэлдсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг онгойлгохдоо бас аюу гоё онгойлгоё гэж би бодож байгаа. Жишээлх юм бол нөгөө нэг сая subscribe хийдүүлээ. Хэрвээ хүрэх юм бол тэрэн дээрээ нөгөө golden play button задлахтаа энийг хамт задлая гэж бодож байгаа байхгүй юу? Мартаач YouTube-ээс ийм гоё зүйл ирсэн шүү. Элсатай холбоог зөт ингээд нүдийн тарж байгаа л уучлаарай. Зарай чингэхгүй байна. За хацрыг надчих та. Нүдийн анж байгаа л мараг хайртай хүний үнсгээд байгаа юм уу? Хайш ингээд гурван хөөрхөн үсийг харуултаа та нар. Одоо энэ дахиад хазжуулаг энэ доторх кейк нь хазах гэдэг манайхаа. Гаднах нь болохоор цас, энэ нь болохоор мод, энэ нь болохоор чулуу. За би танарт ингэж харуулъя зөө. Доороо ийм кейктэй бор. Chocolate. Ой, миний энэ бэлээ амар муухай болчлоо. Олив болохоор ингээ 3 хэсгээс бүрдэж байгаа. Аюу хүнд болохоор аюу хэцүү юм. За энэ хамгийн доотлоос нь хаццгаая. Яасан. Харгас юм бэ тийм ээ. Олив чи ямар гоё амттай юм бэ? Хутга авдрлаа. За хатсан хэсгээл би зүсчээ. Бэлийг тайлчаад ихгүй бол бэлээ амар заган болгоод. Доторх кейк нь хүртэл ийм гоё ям. Оригам цаана өөр. Одоо бөөнөрөө Олафын ходоод ингээд гитсэн ингээд ухаж идэж чинь гэсэн үг шүү. Хоньны толгой бараг гаргаж байгаа юм шиг гусж ин да. Сайхан. Бөөнөө зан хуугсан толгой идэх үү? Манайхаа. Толгойн дотор нь яг юу байгааг нь би танарт харуулъя. Ингээд нул самар. Тэр чигээрээ самар. Олаф зархин дотроо дандаа самар бодож л явдаг юм байна. Олафын хамрыг авлаа. Идлээ. За энэ нь 10-аас 10 оноо өгч та манайхаа. Бүхэн сайхан л байлаа. 10-аас 10 Elsa Anna хоёртай Frozen-гийн Swirl Pops гинэ raspberry-тэй юм эргэлдсэн ийм 20 шиг гэж шүү бүр. Lollipops гэх юм уу? Америкаас захисан чанар гэж байшгүй баслаа. Болж штэ. Асруу. Саяны эдсэн хөөрхий Olaf маань байна. Доор нь Elsa ямар ч өнөр алга. Тутахгүй л байна да. Уул нь raspberry. Энэ ч ямар муухай өнгө бодогтай юм бэ. Уул нэг царайлаг амт юм аа. Даанч амт байхгүй. Яг одоо хүнээр хэлэх юм бол уул нэг царайлаг юм аа. Даанч ааш муутай гэдэг шиг л яг тийм чихэр байна. Одоо миний одоо амтлах мэдрэхүүгээр бол энэ дээрээ бол raspberry tail гэж байна. Даанч ямар ч амт байхгүй. Тэнд 10-аас 2 оноо өглөө. Elsa-тай, Anna-тай, Olaf-тай энийг залуугийн нэрийг хин гэдэг үлээ хараадах юм. Kristoff гэдэг юм байна. Энд чинь нөгөө нэг Anna-тай
ингээд жон бох билуга эсвэл чихэр байх хэвээр. Тэгээд эндээсээ ингээд цэнэглээд ингээд нэг нэгээр нь авч иддэг. Анна хүмүүстэй мэдлээрээ сайн уу? Та нар сайн уу? Би сайн. Нэрээ тэрэг бичлэгэн дээр хэлэх марцсан юм шүү дээ. Та нар сайн уу? Би сайн. Ямантай эсвэл гүзэлцгэнтэй. Миний дуусарнаа сайн захираарай. Игчээ би тий явал да игчээ. Би таньгүй бол үгүй шүү дээ. Игчээ. Чи игчээр яах гээд байгаа юм бэ? Хоёулаа сайхан амьдрээ. Баяртай миний дүү. Олаф. Яви. Игчээ. Төгсөв. Эмчүүдийн ямар төвхтэй юм бэ? Бүгдийн ийшээ ингээ нэг нэгээр нь ингээд задлаад ингээ хийх юм ааш. Ямар амлаад юм бэ? Эн чи ингээ авах юм. Наах нь ингээ бутарч унаад штэ. Эн чи ямар залхуутай юм бэ? Ийшээ ингээ салгалаа нэг нэгээр нь ингээ хийх юм байна л та. Тэгээд ингээ гарч ир. За. Энэс та худлаа юм байна. Би чадахгүй байна. Энэ эсвэл арай өөр технологиор хийдэг юм болов уу? Энэ бол үнэхээр таалагдсан 10-аас 3. Одоо ийм аксессуарын зүйлсүүд байгаа байхгүй юу? Бас Elsa-гийн. Гэхдээ өнөөдөр миний outfit-д жоохон шаардлагагүй байсан болохоор татгалцсан байсан байхгүй юу? Гэхдээ яг ч юм энэ зүйлт мүлтийг нь хэрэглэе гэж бодлоо. Энэ эмгийг хартаа ямар гоё өнгөтэй юм бэ? Энэ цэхэр бэлийг нь өмсч идэхгүй бол цагаан бэлийн маань муухай болчихлоо. Надаас ийм дитэн байгаа гэхдээ энийг юу гэж гүйцэхүү? Тэгэхээр би энийг өргөжлүүлээ зүйлээ. Энийг Elsa ч ингэдэж штэ ингэ. Шамханхелдэр. Гişмэгдэж штэ. Энэ бол Elsa-гийн cookie яга яна унчих үдээ. Энэ болохоор 100% handmade. Өнөр бол үнэхээр янзтай байна. Идлээ шүү. Горож. Нэр Elsa сүү уух дуртай шүү дээ манайхаа. Та нар ч гэсэн сүү сайн уугаарай. Ангаж өгч. Одоо ингээд дүүрээд. Янзтай. Энэ хоёр бол үнэхээр төгс зохицол. Tetrapack савлгаатай сүү хувьцаат компани шимт сүү болон Milk сүүгээр Elsa-гийн үсийг бөөндөө угааж байна. Өдөр болгон худалдаж авдаг Milk болон шимт сүүнийхэн таглаг та бүхэн анзаараарай. Энэ бөглөөний ачаар 2 өрөө байр хожих боломжтой болчихсон байгаа гэдгийг аюулч мэдэхгүй сууж байгаа да. Алуу барсаах яаж гэдгийг хэлээд өгч. Таглаан дээр бичигдсэн байгаа дахин давтагдчихгүй кодыг promo цэг сүү цэгмэн вебсайтад бүртгүүлснээр таны бүртгэл баталгаажих болно. Зурагт хожсон байгаа. Таны тохирлоор бөөдө хоцсон гэдгээ мэдсэн. Хамгийн гол нь энэ хоёр сүүнийхаа бүртгүүлсэн бөглөөг та битгий хаяараа. Хэрвээ та ямар нэгэн зүйл хочжоод идэг сүүцэс компани тань руу залгаад та 2 өрөө байрны эзэн боллоо, та угуулгын нэмшний эзэн боллоо, бөөдөнгийн эзэн боллоо, зурагтны эзэн боллоо, агаар цэвэршүүлэгчийн эзэн боллоо гэд залхахад тань энэ хоёр бөглөө ч байхгүй бол та юу ч хийж чадахгүй. Тэгэхээр заавал бөглөөгөө хадгалаарай. Өдөр тутмын хэрэглээ болсон сүүгээ худалдаж аваад 2 өрөө байр хожоорой. Танд амжилт хүсье. Тэгэхээр шудраг явагддаг юм байна. Тэг мэдгүй чадахгүй юм гарах юм бол сүүцэд компани Facebook дээр ойрхон байгаарай, бүх мэдээлэл тэнд байгаа. Тэг надад бол аюу амархан санагдаад байгаа. Өдөр тутамд уудаг сүүнийхаа таглагыг нь л бүртгүүлээл 2 өрөө байр тэгэл зурагт мурагт тэгэл жигнэс хүмүүс хожоод байгаа болохоор та бүхэн бас цаг гаргаад бүртгүүлээрэй заа юу. Дараагийнх нь болохоор Аннагийн хэсгээр гардаг байхгүй. Анна ингээл ордонгоор ингээл дуулж бүжиглэл явжсэн чинь ингээл тэр нэг ширээнээс амар ингээл чоколад хамрууга ингээл чигдэг байхгүй юу. Сайн зүүмлээд харах юм бол артлын юм хөөсгөр бор дээрээ юм цагаан үүрмэгтэй кейк байгаа. Тэрийг өнөөдөр би туршиж үзье гэж бодсон. Тэр кейк нь илүү гоё санагдаад байсан байхгүй юу? Одоо энэ кекс юм уу? Би энийг шимт сүгээрээ алюже хийгээд бэлтчихсэн байгаа. Одоо энэний дээр нэг юм цасан ширхэг шиг ингээ өөрмөгүүдийг ингээ хий. Энэ болохоор гурил биш шүү. Сахарын пудр гэх юм уу? Ингээ дээрээс нь пат гэд айгуу гоё харагдчих таар да. Яг Google кинонд гарч ирсэн шигээ болчихлоо. Энийг болохоор би зүсэж идмээргүй байна. Шууд барьж агаад хазаа гэж бодчихно. Сүүстэй айгуу хань болж байна. Надад бол яг Google кинонд гардаг шигээл болцсон юм шиг санагдаж байна. Жохон аргу. Гэтэ сүүгээр даруулчихад асуудал алга. Энэ дараас 10 нөгнө. Дараагийнх нь болохоор Frozen Ice Rock Candy гэж байгаа хгүй. Энэ их сонирхолтой байсан.
Тэгээ айгу олон ширхэгтэй энэ Америкийн сүм захиалгын нэг сул тал нь ганц ширхгээр нь юу ч захиалж болдгоо. Заавал ийм олон ширхгээр нь захиалах хэрэгтэй байдаг. За энийг ингээ хардаа. Ийм олон. Дотор нэм шидэт засан ширхэгтэй давхар гарч ирж байна. Окей. Let it go. Ийм 3 өнгөний сонголттой байна. Гүн хөөх цэнхэр цагаан гэд. Тэг ийм ингэж дуурдаг. Цэнхрээс нь эхэлнэ. Энэ ишмш нь айгу ориг юм аа. Ийм модон. Цаана өөр. Алмаз эрдэн энтер байдаг штэ тий. Ер нь нэг тиймэрхүү. Тэгээ яг яаж идэх ёстой гэдэг юм бол хадсгал ёстой байх та тий. Тэгээ хит хатуу ч юм шиг. За зинчээсэн эвгүй юм бэ ба. Ийм дэлгүүрээс битээ аваарай. Жохон таалагдсангүй. Мөсөн жихэр гэж та нар мэдгүй. Йотон! Ерөөсөө яг йотон шиг л юм байна. Миний амтанд нь би 10-аас 1 оноо өгнө. Тасан ширхээ. Дараагийнх нь болохоор ийм Япон грейпний амттай ийм гами байна. Ийм 4D Элсатай ийм. Одоо энэ үнэрлээд та нарт үнэрийг хэлдэг. Нүний Япон энэ эрдэнэ чихрээдэг та тий. Яалчлгүй. Яг л тэр л үнэрч чинь. Ваа, энийг хардаа. Энэ Олаф байна. Яалчлгүй л Олафыг идэх юм. Өөр байна уу ч одоо. Энэ болохоор цасан ширхэг байна. Ингэж болов уу? Олаф цасан ширхэг. Эсэ байхгүй. Эсэ бэдгүй нацсан. Дандаа Олаф. Тэгээд би эсэг авах гэж бодсон ч. Энэний амт нь бол ерөөсөө ус үзэм. Ийм ус үзмний жуус утсан юм шиг. Тийм байна. Тэгж харагдахгүй байгаа ч гэсэндээ. Одоо миний мэдэрж байгаа мэдрэмж бол ус үзэм мэдэрч энэ амтнаас. 10-аас 9 өглөө татагтлаа. Анна Эса тайм жуус. Аннатайг нь унаа. Энэ болохоор ус үзэмтэй алимтай юм шиг байна. Хил авч байна. Дурагч. Энийг оожнаа. Одоо Эса. Энэ хоёр ч шал өөр амттай юм байна. Надад бол энэ таалагдлаа. Аннатай. Би өөр Аннад бас Элса ч юм. За 10-аас 7. Энэ болохоор үсээ задгаа тавьсан Элса, энэ болохоор үсээ шүлдсэн Элса байна. Энэ айгу сонирхол татаад харна авцсан бяслаг юм шиг байна лээ. Энэ болохоор ус үзэн бяслаг хоёр. Ийм юм би ерөөсөө амтлаж үзээгүй. Хэр юм бол ийм юм бид юм байна. Өнөр нь цэлцэн нүшиг. Энэ юу юм бэ? Мууч юм болов уу? Зүгээр нэ. Манайхаа энэ яг юу юм бол? Би тэгж хазмааргүй байна. Би яг салбидаг авсан босон байхгүй. Энэ бас Элса та салбидаг. Яг юу гэдгийг үнэхээр ойлгохгүй байна. Энэ бяслаг гэснээр чихэртэй. Гүзэлцгэнтэй нарай аштаг хамттай юм болов уу? Ийм йогурт хүнэртэй. За бойл. Ингэж ярван бай гэж юу гэсэн. Энэ би 10-аас 2 оноо өглөө. Үгүй 1 оноо өглөө. Тэгтээ саяных намайг үнэхээр ярвгануулж чадлаа тий. Энэ би нэг аштах юм болов гэж бодсон шүү дээ. Үгүй байлаа шүү. Жохон халууцаатай шүсэнсээ ашигланаа. Эсэтэй. Ийм сэнсэхгүй. Энд ч бас доороо юм. Юутай. Юмтай. Доторгон нэг ийм зүйл байна. Юу ч юм уу мэд. Ийм очиг. Чавх юм ааш юм. Эрдэнэ чихэрч ярь биш байна. Чавхны амттай ч юм шиг нэг юм хүн орхоодооны амттай ч мэдгүй нэг юм ямар ч тийм чихэрлэг биш. Ер нь юм чавгархуул юм шиг л байна. Энэ 10-аас юм аа. Яг энэ жоох инэттэй л дээ гом байхгүй юу зүгээр юм түүхий. Энэ Элса Анна хоёртай харна би авцсан. Яг үннийг хэлэхэд Элса Анна хоёртай энэ Frozen-гийн юм character-тай бүтээгдэхүүнтэй юм зүйл олон гэдэг амар хэцүү байсан. Яагаад гэхээр эдгээр чинь нөгөө оюуны өмч заа чинь нөгөө бүтээгдэхүүн дээр нь нөгөө эднэрийн дүүрс гарвал эдгээр чинь мөнгө нэхнэ. Тэгэхээр ерөөсөө олдож өгөхгүй байсан л та. Гэтэ энэ гомны давуу тал нь гэх юм бол доторхоноос яг энэ жишээлбэл Элса Анна хоёрын нөгөө ордон байгаа аахгүй. Тэнгүүтлээ энд ингээд засан ширхэг Олаф байна. Энэ одоо бодвол Элса юм байлгүй. За нэг иймэрхүү гомон авсан.
явахтай тэгээд хөвчлөл байгаас энэ нэр хоол хийж идвэл бас гоё юм шиг үлээ шүү. Дараагийнх нь болохоор өндгөн шоколад байна. Олафтай. Энэ болохоор эрэхтэй ингээд задраад хүрээд ирсэн өрх. Энэ болохоор Элсатай байхгүй юу? Элсатай, Олафтай өндгөн шоколад. Өндгөн шоколадыг ингэж идэхийг мөрөөддөг байхгүй юу? Яг ингээд бүтнээр нь. Дан тоглоомыг эвлүүлсэн байгаа нь энэ байна. Тэгээ эвлүүлээгүй байгаа нь нэг юм. Тэгээ энэ яг яадаг юм бөөм яг хоёр өөр өндгөн шоколаднаас яг адилхан тоглоом гараад ирлээ. Ингэдэм болов уу? Яг яадаг юм бол бөөмэд. Анна байна, Элса Анна байна. Олаф Frozen-гийн өндгөн шоколаданд 10-аас 5 оноо өгнө. Ингээ бутраад ирсэн. Нэгдүгээрт, хоёрдугаарт хоёр өөр өндгөн шоколаднаас яг адилхан тоглоом гарч ирлээ. 10-аас 5. Яа, миний энэ палаж ингээ томдоод тах. Доошлоо. Дараагийнх нь болохоор Элса руу шууд залгах юм утас авсан. Элса руу залгаж хөвсгөлийн юу үзэл гэж бодоод байна. Мөсний баяр. Элсаг нэг тэгж баярлуулъя та тий. Супермаркет энтрээр орсон байхгүй гэсэн чинь ийм Элсатай юмнууд амар үнэтэй байсан. Воо энийг хараа Элсатай тоглоом да. Үнэтэй юм аа энэ нараа. Олив. Тэгэл за яах вэ гэж бодоод авсан л та. Яа энэ хойдолд нь батарей юм. Манай батарей байхгүй шүү дээ. За Элса руу залгаадах юм. Дууж байна. Оо байна. Элса сайн уу? Ажил төрөл сайн уу? Сайн. Анна бити тоглоод байгаараа би чиний хоолыг таны шүү. Өгчтэй уцаа. Элсатай утсанд 10-аас 3 оноо өглөө. Ягаад гэвэл ерөөсөө Элсагийн дуу явдаггүй юм байна. Энэ болохоор Элсатай маск байхгүй нүүрэндээ тавьдгийн. Тэгээд энийг бичлэгээ дуусгачаад би нүүрэндээ тавья гэж бодож байна. Ийм цэнхэр сормонстой, ийм цасан ширхгүүдтэй. Яг хөө энэ 10-аас 8 оноо өгчий. Дараагийнх нь болохоор ийм буучин чихэр байгаа. Ийм цэнхэр өнгөтэй, ийм засмасны зурагтай. Тэгээд амар олон ширхэгтэй. Америкаас юм захихаар заавал ийм ихээр нь лахгүй бол зардггүй. Тэр нь амар муухай. Энэ одоо жишээл ингээ 24 ширхэг. Би одоо ийм 24 ширхэг юмар одоо юугаа хийх вэ тийм үстэй. Оо сайхан үнэртэй шүү. Оо тэгтээ сумдгүй юм байна. Энэ зүгээр утас байна. Энэ ингээд нүуний ирзэн юм биш. Ойртуулах юм бол ингэж харагдаж байна. Хэцүүхэн ламттай. Оо зүйлд одоо носмос гойцсон аж. Алгаа ямар ч хамт алга энэ 10-аас 0. Би саянаас хойш энэ нэг дитмийн ингээд толгоон дээрээ байлгалаа шүү дээ те. Яг одоо эквилибрийн нэг мэдэрэх гэдсэн байхгүй яа. Эсэ ингээл амар уурлал ингээд дитмээ ингэж барьснаа шиддэг дээ те. Тэрийг би дөрөө гэж бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр би дууг нь ашиглаж чадахгүй байх ягаад гэхээр нөгөө нэг copyright-наас болоод тэр зүгээр ингээл let it go. Эсэж бүр ингэдэг байхгүй. За бичлэгөөсөн бүгдэнд баярлаа. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Сонирхолтой байсан. Надад бол амар сонирхолтой байлаа. Тэгээд дараагийн бичлэгийг удаахгүй оруулахыг хичээж байгаа. Тэгээд баяртай. Лайк дараарай ядаж. Bye. Frozen